Сайн байцгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Эрхэм үзэгчдээ өнөөдөр 8 дугаар сарын 8-ны өдөр Аавуудын баярын өдөр тохиож байгаа. Ээлжид гинтийн бэлгээ бид өргөө гэрийнхээ түшиг тулгуур үр хүүхдүүдийнхээ энэрэлтэй сайхан аав нь олсон Эрболоцтой хэмээн хаяглаж хань болон хөөрхөн үрсийнхэн зүгээс хамгийн гоё чин сэтгэлийн үгс бүхнээ шигтгээ болгоон илгээсэн их гоё мэдчилгээгээр үргэлжлүүлж байна. Бидэнтэй хамт байгаарай. Уйсаа сайн аха. Яна жоохон бахас хандагчлаа шүү уучлаарай. Мэдчилгээ үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн зочингоо нэлээд сандрахсараа эрх ахта уулзаад байна. Ахта орой минь хүргэе. За орой минь. Яха юу болоод байна? Гинт бичлэг баах цэцэг болж байна. Ер нь 8 сарын 8 ямар баяр болж байна? Аудын баяр өлтрөх. Тэгээ манай хэд байхгүй тэгээд ганцаараа гэртээсэн. Намайг залхахаар та бүр гайх уу? Тэглээ бүр. Цэцэг авчирсан. Ер нь өмнө цэцэг авч ирсэн юм. Үгүй. Тэгээд цэцэг бас ядж хахад хайрын зохиотой. Тэгэхээр хинээс вэ гэдэг нь угаасаа тодорхой. Тэгэхээр хамтдаа өнгөлж өөдөлж босгосон ах эгчийн минь үлгэр жишээ болсон энэ гоё амьдралын түүхийн хуудас нь ахаад нэг дурсамж бүтээх. Тэгтээ ахыгаа би гоё өнөр бүлээ танилцуулаасаа гэж хүсэж байна. Өрх айл нь хідэн өр хүүхэдтэй өнөөдөр аз жаргалтай түүхийг бүтээж байна. Би одоо хантай ганлаад 20 жил болж байна. Тэгээд 8 хүүхэдтэй, 7 охин нэг хүүтэй. Тэгээд эрг ахаа дүү нөгөө найр болгонд хэлдэг охинтой хүн очир эрдэн ингэртэй зүүсэнтэй адил. Энийг хэлэх болгондоо би та хоёрыг орчлонгийн ямар баян хүмүүс вэ гэдгийг боддог. Тэгэхээр маш сайхан охин өрсөөр орчлон хорвоог гэрэлтүүлж яваа. Та хоёрын минь амьдрал сайн сайхныг хүсэж эхлүүлье. Тэгээд хайрын захиа уугнаа ихч бичээд явуулсан байна. Тэгэхээр эхлээд хоёулаа ханых нь чин сэтгэлийн үгс бүхнийг хамтдаа сонсъё. Тэгээд араас нь цэцэх юм болоо гартуулъя. Миний сайхан хань минь ээ. Чи бид хоёр амьдралаа холбоод 20 жил болжээ. Энэ хугацаанд амьдралын бүх сайнтай муутайг хамтдаа туулж олон сайхан гүнж нарын аав ээж болсон. Хөөрхөн үрсээ чадлынхаа хэрээр нэгийг нь юугаарч дутаалгүй өдий зэрэгтэй өсгөж яваа. Миний хань чиний хүч хөдөлмөр дэндүү их гэдгийг би үргэлж ойлгодог шүү. Өвчин зовлон ирсэн ч чи минь шүд зүүн тисж байгаа. Хүүхдүүд минь хоолгүй хонохъя гэд өөрийгөө ч үл тоож ёстой л нөгөө ажлын морь шиг зүтгэж явааг хань нь харах бүртээ сэтгэл жаахан өвддөг. Бас чамаага харах бүртээ маш их бахархаж, талархаж учруулсан хувь тавиланда баярлаж байна. Энэ хорвоод ирэх хамгийн сайн аав шүү. Чи минь маш их хичээж байгаа шүү. Чамдаа хайртай шүү. Хань олон үр хүүхдүүдээс нь аавуудын баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол яалтчгүй чамд минь зориулагдсан аавуудын баяр юм шүү гэсэн байна. За тэгээд энэ гоё чин сэтгэлийн үгстэй гэр бүл болон хайртай үр хүүхдүүдийнх нь хамгийн гоё сэтгэл шингэсэн баглаа гардуулъя. Яркаха харин захаа сүлд хийзээ яв. Вараа гэдэг бодож штэ одоо. Тэгээд мэдээж эхнэр нь өөрөө эзгүй ч гэсэн энэ гоё үгсийг зориг болгож танд бичээд явуулсан байхаа гэж бодож чинь. Тэгээд 20 жилийн хайрын түүх одоо ч аз жаргалтай хэвээр үргэлжилсээр байгаа. Тэгээд эмгэн өвгөн болтлоо хамтдаа хөтлөлцөөд энэ амьдралыг туулнаа хэмээн гэргийтэй нэтгэл дүүрэн байгаа. Одоо энэ бичлэгийг бас цаадах маань хүлээж байгаа. Яг одоо хандаа юу гэж хэлмээр байна? Ер нь ямар шүү гэдгийг байна аха. Үнэхээр гинтийн байлаа. Гинт шоконд орлоо. Баярлалаа. Хандаа хайртай шүү. Үр хүүхдүүдтэй хайртай шүү. Та нарын төлөө зүтгэнэ. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бол аавуудын баярын өдөр. Аавуудын тухай дуу шүлэг ер нь их жоохон цөөн байдаг. Ягаад гэхээр ачлалтай хүний хайрыг гүйцэхүүг бараг ховор байдгийн болоо даа л гэж боддог. Тэгэхээр амьдралын их ачааг нуруундаа өөрч яваа. Та бол хамгийн шилдэг аав шүү. Баярын мэнд хүргэе. За баярлалаа. Би ямар хайртай гэж бодно. Хинд чинь
наслаарай их хрийлэл мэн удаан чараа